шүтгэж байгаа хайрлах хэрэгтэй юм байт юм байна. Увсын артан 19 жилийн дараа усын бэрнадын төрөө авч байгаа. Наадам шүү дээ тэр чинь. Сайхан болгон сүлтэй сайхан арслан төрсөн даа тэр чинь. Их ордогш Увснуур галын дагсажуулагчаар ер нь хэдэн оноос ажиллаж эхэлсэн бэ та? 2008 оноос хойш. 2008 онд Өхий Увснуур галын одоо дагсажуулагчаар гарч байлаа. Одоо өнөөдөр 2024 он төрсөн одоо 16 жилийн хийсэн байна тийм. За. Төвчөрдөг орж өгөөд тулаач. Өдөөс мордлоо. За урдан босороо. За давхар одоо. Самчуудын тамирчин байж байгаа юу нэг их удалгүй нэг халуун хөлсөн дээр гэдэг шиг үндэсний бүхий дасгажуулагчаар ирж үжээ. Тэгсэн. Би бол самжуудаа хөргчээл гэдэг айхтар тамирчин биш л дээ. Гэхдээ бол самбо ордоны олон хэмжээний мастер, жудо ордоны спортын мастер боллоо. Би 2005 онд Шонгор дээд сургуулийг самжуудаа ордоны самжуудын багшаар төгссөн байна. Тэгээд 2005 оныхаа намар нь Шонгор дээд сургуульд багшлаад. Тэгээд самбогийн багшиг хийж явж байгаа. Тэгээд 2008 оноос Өхий Увснуур галын дагсажуулагч ажилласан дээ. Ер нь ингээд Увснуур гал маань үндэсний бүхий гал тийм үү. Тэгэхээр ингээд самбжуудаа гэдэг их спортын тамирчин сонгосон нь санаа учиртай байхад танд энэ сандыг ер нь хэн тавьж ирсэн бэ? Усын арслан гамбат. 2008 он. Усын арслан гамбат сонгож тавиад өөрөө бол зорилго мохоо зэрэг өөрөө усан наадам төрүүлж цааждаг. Хоёр заам байсан тийм. Тэгээ бас өөрийнх нь бас сургуульд нэг болж өгөхгүй бас нэг болж өгөхгүй. Тэгээ над дээр өөрөө хинээс чухал мэдээлэл авч ирснийг юу сайн мэдэхгүй байна. Над дээр одоо ирсэн өөрөө. Өмнө сайн таньдаггүй байсан юм уу? Өмнө сайн таньдаг байсан. Нөгөө нэг зүс танилт төлөөл байсан. Тэгээ 2008 оны 3 дугаар сарын үед байхад Шонгор дээд сургуулийн гадна Гамбацаа нэрээр инкод огчтой уулзсан гэж манай жижигхэн ярьсан байсан. Тэгээд би гарч уулзаж анх танилцчихсан. Тэгээд нэг удалгүй тэгээд Өхий галын багш хийж гисэн даа. 2008 онд одоо надыг Өхий галын багшаар ирж байх. Цотагийн өндөр сурталчилгааг өчөлсөн. Бүрэн төгс Батлар ерш 8 насны золтой, Мөнхбат аймгийн заан золтой, Матарш аймгийн арслан золтой, Гонзэрэг аймгийн арслан, Бямбажав аймгийн хоцорслон золтой. Жижигсэн залуу тамирчид байсан да. Бямбажав арслангийн тухайд бол яг усын золтой. Тухайд одоо Бямбажавыг бол усан золны хөрөнгө дарамт артын бол хийж ясан цаг үедээ. Гал юу та ирээд юун дээр төлхөө анхаарч ажилласан? Өвчүүдийн техник дээр үт юм уу? Эсвэл одоо төвчээрийн бэлтгэл дээр нь үт юм уу одоо? Над юу байсан бэ гэвэл арилгаатай, хөдөлгөөнтэй, хөнгөн хөдөлдөг тийм болох нь чухал боловсны тухай. Тэгээд яг тухайн үеийн тэр манай Өхий Увснуур галын одоо нөгөө хичээлж байгаа тамирчид бол мундаг тийм хүслэмэл том өрөөдөлтөө тийм дасгаж байсан л да. Мөнхбат авраг, Дөрөн төгс авраг, Батцуур дахан авраг, Батарш гар, Бямбажав харцаг, Улсын начин Батцуур. Энэ тэр одоо улсын заан тухайн улсын заан Гамбат гэж усан наадам төрөө авах манай улсын аймагч нь 19 жил болсон байсан. 19 жил болчихж одоо 10 онд усан наадам төрөө авсан тийм. Үгүй юу, Бажим аваас олон жил усан тэр наадам төрөө авч чадахгүй болчихсон цаг үед тийм. Бүгд л ер нь сайн барьж ижил, бие сайн зовоож ижил, хөдөлгөөр сайн хийж ижил, хүн давхан гэсэн тийм бодолтой юм болчихлоо. Болохоор л одоо тэр хүнд амжилт гарсан гэж тэр бодлоо. Ямар амжилттай оролцож байна. Аймагуудын наадмаар их юм цод агсан байдаг байна. Тэгсэн 2008 оны улсын байр наадам Монгол улсын заан Гамбат шивгэн дөрвөлдөө Гамбатар гадаад нэг амархан ондоо тэр наадам шүү дээ тий. Тэгээд бас багшийн туршлагагүй байсны бас байсан хөв байсан баха. Тэгээд Бямбажав маань 50 он Саранзан бод заантаа тунж барилдаг юм. Тэгсэн. Батарч гард 3 даваа 4-ийн даваа Дорцонбоо гардын амд орчимж байсан. Мөнхбат маань 2-ын даваа нуужсэн. Бутуулан дээр 2-3 даваа талцсан да. Энэ үндэснийхэн мэтгэлтэй жилийн 4 төрлийн мэтгэлтэй байх хэрэгтэй. Тамирчин. Багшгүй нь тухайн тамирчин таарсан мэтгэл сургуультай хийх үүрэгтэй.
уулна тийм өргөтэй. Тухайн бүгд болон тамирчдын таарсан байрц нэг хөдөлгөөний заахаас өргөтэй. Мэдээж тэр тухайн тамирчдын таарсан нэг хөдөлгөөний заахыг эрмэлзэн. Бүх юм бэлтгэн ингээд жилийн 4 өдрөлд ихтэй байхгүй юу? Тэгэхээр зэрэг үндснөө юм бэлтгэл гэдэг жилийн 4 өдрөлтэйгээ уялдсан мэтлэг маш сайн. Наадам бол 7 сарын 12-нд болж байгаа тийм үү? Тэгэхээр зэрэг бэлтгэл бол намар эхэлнэ. 9 сарын 1-нд эхэлнэ. Намар ямар бэлтгэл хийх тухай бол багш толгоогоос харж хэрэгтэй. Өвөл ямар чадал авахыг бас тооцох хэрэгтэй. Авар одоо өвөл намар авснах чадлаагаа хэрхэн хадгалах, хэрхэн уналтанд оруулах талаар сайн тооцоо хийж авах хэрэгтэй. 100 нөгөө жилийнхээ хийсэн бүтэн жилийнхээ хийсэн бэлтгэлийн үр дүн өндөр гарах тооцоог бас багш хийх. Наадам орчих үед нэлээд олон хоног бас нойр халсан шүү. Юм бичин, юм цараа чин за яадаг болдог бол би нэг юм боддог шүү дээ дотроо зүгээр миний бодож байгаа зүйл одоо миний л бодож байгаа буруу болж байгаа. Манай үндэснөө өрхийн ч гэдэг юм бол үндэснөө өрхийн одоо дэвжээдийн багш нарыг бол ингээд ихвчлэн нөгөө нэг өндөр цолтой бөчүүддэг ингээд багшлуулах тийм хандлага их өндөр байдаг. Тухайн ангийнхаа тухайн дэвжээнийхаа миний хувьд энийг жоохон эсрэг талдаа байдаг. За ягаад тэгэхээр зэрэг тухайн бүх өндөр цолтой сайн тамирчин мөнөөгүй л мөн. Тухайн орон нутгийнхаа, тухайн аймгийнхаа, тухайн дэвжээнийхаа хамгийн том цолтой туршлагатай сайн бүх мөнөөгүй л мөн. Гэхдээ тэр хүн багшлах арга зүй тийм үү? Хүн сургах арга зүй, хүнд юм заах, хүний төлөө ажиллах, багшлах тэр ёс зүй, арга зүй хэрхэн суралцсан хугацааг харах хэрэгтэй болов. Японы сумогийн нэг жишг байна шүү дээ. Аваргууд нэг дэвжээ өвлөхийн тулд сумогийн холбоонд ажиллана. Бид тэр мэдж байгаа. Ерөнхийдөө ашиг мэдж байгаа. Гэхдээ миний харж байгаагаар нөгөө сумогийн аваргууд чинь бүхий дэвжээг эзэмшихийн тулд бүхий сумогийн холбоонд ажиллаж эхэлж байгаа нь эхлээд нөгөө нэг жижигөр харуу доод төвшин саялдаг шүү. Тийм шууд арга болчихгүй юм. Тэгээд нөгөө чачаад аксараагаа сүлд нь дэвжээ зэмших их авч байна да тийм. Эхлээд тэр хүмүүс нөгөө нэг тэр Японы арт төрн ч юм уу Японы сумог хүмүүс энэ хүнийг сумодоо яг үнэхээр хайртай гэдгийг бас хараад байгаа юм шүү. Тэгэхээр зэрэг үндэсний бөхтөө спорттой маш их дуртай чин үннээс ханддаг хүмүүс л багш хийж амжилттай шүү. Би боддтой за тамирчин хүн тэр дундаа үндэсний бүхний тамирчин хүн за Монгол эр хүний ер нь үлгэр дуурайл болж явдсан шүү дээ. Тэр утгаараа. Ер нь ийм хүн улсыг бэлтгэж байгаа тасалжуудын чинь тухайд илүү хариуцлагатай байдаг. Таны ер нь баримтлагын зарчим юу вэ? Би ер нь өөртөө бол ерөөсөө тийм шаардлагатай л да. Үндэсний хүмүүс цаг барь. Нэгдүгээр цагаа барь. Хоёрдугаар цаглагатай багш байна. Янз бүрийн хил амд ирчих болохгүй. Архитаар сууж болохгүй. Бодлож болохгүй. За тэгээд үнэнч байна. Ажилдаа, бэлтгэлдээ, амьдралдаа найз нөхдөйтэй харилцаанд үнэнч. За болондоо. Стоморт. Өсчам байлцдаг хамаагүй шүү. Байлцдаг. Байлц. Жохон тогтсон. Чи болчихоо. Би 3 болчихсон. Түмэн орших цогоо яриг усаад түмэнд амчлаа. Гойдогч. За болондоо. Зодгоо тайлч даа бүгдээ. Зодгоо тайлч. Улсын Арслан Ганбат наадам төрүүлэгч нь 2009 он. 2010. 2010 он ардын өсвөлийн 88 жилийн байна. 88 жил байна. 89 жил байна. 89 жилийн байна. За яг тэр үед л яг Ганбат Арслангийн дээлэн бариад бол хамгийн ойрхон байсан хүн бол та. 2010 он бол бас миний багш хүний хувьд бас тийм мартахгүй сайхан цаг мөчийн нэг л дээ. Энэ бол ерөнхийдөө бол өвөл хаврын намар мэтгэлийг хайтах болсон байсан. Тэгээд бас дотроо би бас нэдийн гордож байсан. Айгүй болчихлоо удаа гэд. Тэгээд наадам шалдаа тэгээд сайхан байлс улсын арсан болсон да. Тэгээд Монгол улсын арт юм 19 жилийн дараа улсын бай наадмын төрөө авч байгаа.
Наадам шүү дээ тэр чинь. Тэгээд дутуудлаа. Тэнцэр болдуулаад тогтоочлоо Зангарагчаа. За энэ бүрэн төгссөн баруун хөл бол их л ойрхон харагдаад байх юм. Бүрэн төгсөн шиг л дотор идтэй дартайшин суулгачихгүй нэр нь болмоор харагдаад байх юм. Гэвч аригчаа зам бол нэг хитэмхий хийгээд байж байгаа нь харагддаг бай. За давуулцсан. За давуул ярих юм бол харин даастай гуйдан хутхан. За бүрэн төгснөг зүүн талдаа морд. 90 бол гэлээ 3-ын даваанд энэ Өвранга аймгийн арслан Жамсрахыг амлаж байгаа тавчсан. Тэгээд 4-ийн даваанд Ховд аймгийн улсын арцаг алтан гэрэл тухай цаг үед аймгийн арслан байсан. Гамбаттай тэр хүнтэй таарсан. 5-ын давааны барилдаа бас айхтар барилдаа болсон шүү дээ. Говьолтой аймгийн улсын нашин тавууд болчтой барилдаа. Би ч ирэн заа тэр хүн ингээд нөгөө хонгодуулаад явж байгаа ачиж байгаа тэр хооронд ч бол бас их олон бодол төрж байгаа шүү. За ингээд наадан дуустаа гэсэн бодол. Тэр хүн хооронд. Тэр их хооронд. За ингээд наадан дуусч. 6-гийн даваанд энэ Сэлэнг аймгийн харьяат улсын начин Чатангийн Баямөнх өндөр үе юм чинь. Баямөнхийг амлаж даваад. Тэгээд 7-гийн даваанд 3 бүхэл амарсан юм да. Тэгээд 9 зааныг авч барилдаад авсан. За тэгээд 9 заан ч нас өмнө баасанд орж заан бас дүүгээ дэмжижсэн. Бас өндөр даваанд бас гар амар гараад ирсэн бас тийм. Энэ бол гэлээ манай Мөнхбат авраг улсын начин залтаа. Тэгээд арагчаах 3-аас амлаж байгаа л да. Тэгээд энэ зөвл амлалтаа. 8-ын даваа. 8-ын даваа болох юм бид бас ингээд цай цайгаа бас нэг хоорондоо бас нэг шигнэлтнээс дэнчих юм чинь нөө яриагаа бас ярилцсан шүү дээ. Ойрхон байсан. Өсгөр гам авна. Тэгээ Гамбатцаан арагчаах Мөнхбат арслан 3-аас ам авна. Өсгөр аврагчын тухай дархаа аврагын төлөө дайралж байгаа авраг. Тийм. Тэгээд ам аваад өсгөр арагчаагаардыг амлалаа гэж зарлаад Мөнхбат арсланд тунлаа гэсэн. За Мөнхбат арслан чи яадаг вэ гэдэхгүй тэр хоорондын нэг жижиг яриа авч шүү дээ. Яадаг вэ? Энэ хотхон шүү дээ. Хотхон хэлэг өстөн дээрээс хотхон тэгээд давхраач нь күлээстэй барилдаар гэсэн барилдын шүл гэсэн тийм дээр хооронд тийм яриад явчихсан. Тэгээд нэгэн төвчөртэй барилдаж гадна давд авсан юм шүү. Урд нь 3 удаа 7 удаа 8 дон очсон байсан юм шүү дээ. Тэгээд бас тэр даваад бас баярлалтай шүү дээ. Тэр биеийн хэлэнжэр бас ингээд харуулдаг шүү дээ. Тэгээд дэвж барьж байгаа тэр тийм. Тэгээд 9-ийн даваа нэсгэ авахтаа. Тэр мордоо тий. Ер нь бэлтгэл дээр давтчихсэн өсгөө аваад бас ер нь бол тэр наадмаар барилдах магадлал өндөр байсан шүү дээ. Хоорондоо. Өндөр. Гамбатцаан бол тухайд бол гэлээ өсгөө авахтаа бол гэлээ барилданд тооцоогоо хийсэн байсан баха. Дотор бол хийсэн байсан баха. Тиймдээч тэр 8-ын даваанд өсгөө баг аваад байлчил амар байна гэсэн яригнад амлалж байгаа. Тэр юу шин шодсон шүү дээ илгэс авахтаа. Нөгөө цагаа дуусгаагүй шүү дээ. Сандараа илгэс авсан. Тэгээд илгэс өний шодооны барьц одоо Гамбатцааны талд дууссан юм шиг байл. Тэгэл баруун дангаас мартаж тавч. Монгол улсын арслан зүрхсэн да. За энийг сэтгүүлгүй яах вэ тэгшэн тэр өмнө нь болж авраг маань авч ирсэн. За 80 жилээр сав шүхт маань төрүүлсэн. Энэ жил яах вэ? Гамбаттай хаяа уулах уу гэдэл ярьжсэн. Тэндээс мөнгө тарцах би их сайн байгаа штэ гэж дуурж ирсэн гэсэн. Ер нь тийм болж ирсэн юм уу? Бас тийм бол бас байж уучлаа шүү дээ. Тийм. Мөнхбат тэр нь бол 11 оны нааданд манай усан төгсөн нэг бас тэгшөө бас олон 3 удаа авсан. Урд нь 3 удаа авсан. 50-60 жилийн Баямөнх авраг авсан. 70 жилийн Бажлын авраг авсан. Хэдэн жилээ бас аавна гэсэн тийм зорилготойгоор. Бас манай Монгол улсын ардын багш Хөдөлмөрбаатар Балжаа багш маань ахлаад би туслахаар гарч ирсэн. Тэр наадан ер нь гэл наадан гэслээ хавраас л манай Мөнхбат чинь би ер нь усан наадан төрүүлж байхаа. Миний гүйл тэр нь Батэрд нарахтай адилхан байна уу? Миний гүйл та нарыг хардаа гэсэн тийм яриа бол хаваржгаал тийм нэг маазаар ч юм уу, тоглоомор ч юм уу. Тиймэрхүү байдал их анзаарчихсан л да. Гэтэ Мөнхбатын хувьд шингэхгүй да. Намар үйлчлэгээ маш сайн хийгээд ачаал маш сайн аваад. Тэгээд цагаан сарын урд ч юм уу урд дараа бажаад нэг бас нэг жоо эмнэлэг хийцсэн маа. Би энэ жоо хөвдсөн. Тэгээд хавар нэг жоо амраад нэлийн сайн сэрсэн. Жин мас нэлийн хэлээ авсан. Нэлийн сайн зузаарсан. Тэгээд наадан бэлтэр бол эртээ байсан шүү.
Ер нь л хүнийг бол чам унгадаг болсон шүү. Бид нар бол багш нарын хувьд ч юм уу манай бүхэн галын хувьд чинь харцуултаа хүн чинь бас нэг найдахгүй байгаа шүү дээ. Өнгөрсөн жил нь арслан болцсон. Шинэ арсландаа бас нэлээд бас гортод тавьж өгдөг бас гортожсэн л доо. Гамбат арслан байгаа тэр жил. Төрүүлж чадах гэж бас нэлээд гортожсэн. Тэгэл манай Монголд төрүүлсэн дээ. Сайхан жамд төрсөн шүү дээ. Тэр үед чинь санжаад байгаа чинь бас нэг хүн болгон бас байрлахыг хүсэхгүй л үе байлаа шүү дээ. Санжаад байгаа чинь дээ. Тэсэл байртаа сайхан болцсон байсан. Тэгээ 8-ын даваа тунж барилтаа давсан. Манай Монголд ч бас Кемертал да. Тэр нэг Эрхэн баяр аваргыг нэг давдаг мэх биш үү? Гарагчтай тий. Давхар шуудангийн верснаас барилдан за энэ верснаас хаилцахгүй бол тэгээд одоо хаилцах версэн гэж барилдахаар болно. Энэ бол шахааны верс дуусч байгаа гэсэн үг ээ. За 2001 онуудын улсын хоёр наадам Төв аймгийн Сэргэлэн Тэрнийг ирээд бид нарт ингээл заагаал би нэг ийм их оллоо. Надмад дээр хийгээд би бас жоохон шоолоодлаа энэ нэг том их биш юм байна. Нэг л тоосон байлтаа хандж байгаа байхгүй. Гарын үзэр юм. Гэтэл тэр мэхээр л одоо авраг болсон шүү дээ. Тэгээд юм бас учиртай л даа тийм. Тэр мэхээга тэр энэ нэг хөдөлгөөний бас нэг боломж байна. Энд дэр би ингээ гарааччих юм бол хүн бас ингээд амархан очиж боломж байна гэдгийг олж харсан. Дархан авраг энэ жил төрлөө. Ер нь дархан аврагын бэлтгэл энэ жил ер нь ямар байсан бэ? Ер нь хавар үйл нэг хоёрын наав нунах ч юм уу тийм тохиолдлууд байсан. Наадмаар өөр болол гараад ирсэн. Тийм манай юун дээр нь ажилласан та? Дархан авраг яг манай Батцуурч мод юм байгалийн авьяастай төрөлхийн тийм мэдрэмжтэй авьяастай зүрх томтоо өөр дээр ачаал бахан тэр нэр багтаа гэсэн. Тийм. Хүн юмшин дэрч мас ингээл хөс мөрөдөл тулцсан үед байж байгаа бие барих юм бол байж байгаа тэрнийг бол ялж чаддаг байх байхгүй. Тус ирдэг. Заяа. За. Яг ийм болно. За яг л ерөөс өөрийнх нь хүчийн дагуулаар татчихсан байна. Өдөр болгон начингаас бол бас барьцаа тавьсан яг тэн дээр Байлдааны өндөр нэрмжтэй хөгжүүд. Өндөр нэрмжтэй. Тэгээ тулсан газар бол зоригтой гэх юм хийж чаддаг. Тэгээд Монгол Улсын төвхөнд 10 дарахаар болж шүү дээ. Бөхөөл гэлээ жилжингээ бэлтлээ хийгээд л наадан дээр яваад очино. Тэгээд тэр өдөр бас арай жоохон одтой дэвжээ ивэж байгаа хүмүүс бас арай олон байгаа шүү дээ, тийм үү? Тэгээд дандаа л нэг хүч мэхээр бэр хүчээр яг бүгдэд авах бас биш үү тэр чинь. Тэр өдөр үнэхээр бэлтгэл таараагүй бол хэлээ. Бэлтгэл таарч ирсэн тэр өршөлтөнд орж ил ялан шүү дээ. Гişнээ бяртаа тэмхээтэй солтоо амжилттай байгаад бэлтгэл сургууль таараа яг тухайн үед бэлтгэл сургууль таараагүй бол тэр хүнээс гарах нөгөө нэг боломж бололцоо өндөр хувьтай гарч чадахгүй байхгүй. Өндөр хувьтай гарч чадахгүй байгаа юм чинь өндөр амжилт үзүүлэх магадлал бага байна гэдэг. Содмонд орж арслантай шүгээн дөрөв төрөлтсөн шүү дээ. 23 онд лөө 23 оны наад. Шүгээн 8. Шүгээн 8 дээр. За тэгээд тухайн энэ дүрмдээ бас тохируулаад ингээд идэвхээр давсан байдаг. Тэгээд дараагийн даванд барилдахаар гарч ирэхэд нөрөө цэнгэлдэх даяараа уур амьсгал Батцуурын аврагын эсрэг ч юм уу гэмээр шүгэлдээ шуугилдаад. Тэгэд бол Батцуурын авраг бол одоо имэд алдчихж байгаа л гараал барилдчихлээ. Одоо тухайн сэтгэл зүйн одоо тухайн хүний онцлог байд юм уу? Тухайн үед чинь тэр өнгөрсөн жилийн нөгөө одоо уршин жилийн содонд орж арслантай барилдсан барилдаа маань. Тэр бидний дөрмийн дагуу барилдсан шүү дээ. Бид нар давдггүй маа тухай бодсон шүү дээ. Тийм тооцоолт хийж шүү дээ. Яаж идэх байх вэ? Дөрмөндөө тааруулж тэгээд нэг цагт барилдах хэвээр тэр даваад. Тэр цагийн хугацаанд бид яаж идэх байх хэвээр болсон. Тэр тооцоо хийж шүү дээ. Тэгээд өнгөрсөн жилийн одоо төрөв сайхан зааныг амлалтан дээр бас ингээд хүн бэрцүүнийг амлалаад гэсэн яриа бол гарч байгаа тийм. Бид нар нэг болтгоо давааг бас тэгээд хөнгөн авахыг бодно шүү дээ. Өрсөлдөгчтэй боломж өгөхгүй шүү. Бид нарт нөгөө амлах эрх нь байсан юм чинь. Одоо хүмүүс дургуутсан чинь одоо бид нар өөрсдөө бас амжилттай бодсон шүү дээ тийм үү? Батцуурын авраг үлдээлээ ихэд дараагийн гол өрсөлдөгч хүндээ бас тийм боломж өгөхийг бодох шүү дээ. Гэхдээ хамгийн түрүү амлах хинжил байсан амлах байсан дотор боддог шүү дээ. Ямар ч авраг байсан л амлах байсан.
За 5-6 жилийн дараах Батцуур бүрэн төгс аваргуудыг ер нь өнөөдөр бэлтэж байна. Сайхан залуучууд байна. Энэ хүмүүсийн нэг төвчээр нь хүрээд чармаалтан сайн байвал тэгээд том солонд хүрэх шүү дээ. Одоо төвчээр хөгш бас нэг юм байна шүү дээ. Цаг нь болоог ер нь наан шаналаад би давахгүй юм гэдэг юм одоо. Төвчээртэй сайн бэлтгэлийг тэгээд солонд хүрэх шүү дээ. 2012 онд чинь манай бүрэн төгс аврагч нь аймгийн Арслангаас улсын Арслангаас Тэгсэн. Тэр наадам бас онцгой наадам шүү дээ. Тэр наадамд манай энэ Увсангийн Тэлсмийн хариат сампултын дэлхийн авраг гавьяа тамир чинь Галдангийн Жамсран багш авахаар гараад би туслахаар гарч ирсэн. Тэжид манай энэ улсаар Мөнхбат бол яг төвлөлттэйсэн шүү. Би бол дотроо Мөнхбатыг бас дахиад дөрөвч гэж дотроо болж ирсэн. Тэгээд наадам уртаас нь жоохон асуудал гараад тэгээд наадам дээр болж өгөөгүүдээ тэгээд бүрэн төгстэй очсон да. Бүрэн төгсөн цаашаа гайрны яваад сайхан Монгол улсын Арслан болсон. Тэр бол бас түүхэн амжилт шүү. Бүрэн төгсөн. Аймгийн Арслан улсын наадам төрүүлсэн. Орогдол Арслангаас хойш бүрэг амжилттай. Ер нь энэ 2-3 тохиолдол юм гэсэн. Монгол наадам түүхэнд бол тийм. Баруун гарам ламхан сугдсан байна да. Хэвлэггүй сугдуулсан байна гэрчаазаа. За сугтаад мордлоо. За яг барьцал багшид нь мордоод аймгийн Арслан бүрэн төгсөж авч. Сайгүй улсын баяр наадамдаа төрүүллээ. За ингээд аймгийн Арслан солноос шууд төрүүлээд Уснуур дэвжээний Увс аймгийн мөхчүүд төрийн баяр наадамд 3 жил дараалан төрүүлж бас нэгэн одоо өрөөсөн гэлтийг үзүүллээ. Би одоо энэ 2008-аас 2024 оны хугацаанд 16 удаагийн наадамд оролцсон байдаг. Тэгээд нэг удаа медальгүй бол үлдсэн байт юм да. Монгол төрийн наадам чинь нэг шивгэн дөвлөл өгөөс дээш бүчүүд нэг 10,000 хүрдэг медаль өгдөг шүү дээ. Тэгээд нэг наадамд медальгүй үлдсэн. 2009 оны наадамд манай Батурш гарт 8 үлдсэн. Тэгээд 8 он хойшоо тэгээд сайхан хангаа дэлхий уул ус нутаг маань бохоо дэмждэг ард түмнийхаа сайхан дэмжлэгээр сайхан наадаж байна. Бүх бас тийм амар спорт биш дээ. Ингээд дэмжиж үзэж байгаа олон залуучууд байгаа. Ер нь баримтлах зарчим юу гэдэг багш хүний тухайд ямар зөвлөгөө өгдөг вэ? Та ердөө л төвчээр шүү дээ. Төвчээр төвлөлийг маш сайн. Ер нь юм шиг тухайн өдрийнхөө бэлтгэл чин үнээс хамтран чухал байна. Тэгээд нэг өдрийн бэлтгэл чинь 1000 өдрийн бэлтгэлийн магадгүй эхлэн байж магадгүй шүү дээ. Тэгэхээр нэг өдрийнхөө бэлтгэл яг тухайн өдрийнхөө бэлтгэл чин үнээс хандах хэрэгтэй. Маргааш нь дахиад чин үнээс хандна шүү дээ. Тэгээд тэр бэлтгэл чинь явсараа байгаад л нөгөө нэг том цолооч нь аваад ирж шүү дээ. Энэ бол ийм л да үндэсний үеийн хувьд бэлтгэлийг тааруулах нь тухайн одоо багш нар богчууд маш сайн ажиллах хэрэгтэй. Үнэхээр мэх техник цайтай олон сайхан барилдаа хийж чаддаг мөртлөө наадам дээр бас болж байгаа тохиолдол маш олон байдаг. Гэхдээ нөгөө л бэлтгэл сургалтын нэг юм бас цаана таараагүй юм шүү. Одоо та бүхэн бол харж артын бол харж байна шүү дээ. Ингээл зингэлт төрөл наадам болж өндөр том даваанд одоо яаж ам сонголт яаж сонгох вэ гэдэг. Би бол нэгдүгээрт хувь тамирчны сонголтыг нэгдүгээрт. Тэнэглэс зөвлөгөө авсан үед би зөвлөгөөгүй. Гэхдээ зөвлөгөөгөө толгохгүй. Заавал тэрнийг аваарай гэж. Гэхдээ өндөр даваанд гарсан том зуртай бөхчүүд тооцоог маш сайн хийж байлдах нь ам авах нь чухал гэсэн. Тийм. Ирэн бол тэр нөгөө нэг наадам дээр бол гэлээ багш хүн бол гэлээ айлтгал дуу цөөхөнтэй байх юм. Тийм. Тэр нөгөө нэг зөвлөгөөнүүдийг бол гэлээ одоо энэ үйл хавар намрал ирж байгаа. Наадам дээр тэр тамирчдаг бол гэлээ хамгийн чухал нь өөрийнхөө нь тайван байлгаа гаргах нь л чухал болохоос чиглээ. Тухайн үед ингээд зөвлөгөө өгөөл тэрийг нь хүмүүс гаргаад хэрэгжүүлээд амжилтанд хүрэх гэдэг ч юм бол бас
миний санд бол нэг боддог шүү дээ. Нэг тухайн үед хүн хэлээ. Яг нэг тийм би бол нэг зөвлөгөө бол зөндөл болон зөвлөгөө өгнө шүү дээ. Цаниртай юм. Тэгээд манай энэ арслангууд чинь яваад нэг хоёрын даваал чанга чамаалтан дээр таарна анги арслангууд маань дээ. Энэ бол барьц байрлал талаар зөвлөгөө өгсөд тим мекийг авчих гэж тухайн зөвлөгөө өгөх гэсэн үг. Өнгөрсөн наадмын дээр нөгөө Арангаан цэргийн зам Батцуур бүрэндэс авахта дөрөв дээр нугарч байгаа. Би бол ингэж зөвлөгөө өгч байгаа. Батцуур сайн бүх. Гэтэ бол яг техниктэй бүх гэж ярьсан. Аа, техниктэй бүх шиг. Тэгээ хажууд байгаа хүмүүс гайхчихгүй. Энэ бүх шиг ярьж байгаа юм. Тэгээд бүрэн дус анхааралтай сонсохгүй багш ярьсан. Батцуур бол техниктэй бүх шүү. Цацуур бол эвгүй бол дантай бүх юм аа. А чи дагаж хөдлөөд ингээд боломж өгөөд тавьдуулээ. Чамд эвгүй баг. Яг барьцаа бариад ингээд төлөөр барьдах юм бол чи давмаад гэж байна. Тэгэхээр чи юм баггүй. Эвгүй барилдаг бүх гэж байна. А яалтчгүй техниктэй барилдаг гэж байна. Тэгэхэд эвгүй барилдаг юм биш. Техниктэй барилдаг бүх чинь. Тэр үнэхээр хэцүү. Үнэхээр мэдчихсэн ч хамгаалах боломжгүй шүү дээ. Үнэхээр сайн техниктэй бүх гэж. Тэгэхээр одоо энэ орчин залуучууд одоо хөрчилж байгаа бүхчүүд залуучууд мэг техник дээр маш сайн гарах. Мэг техникийг маш сайхан зөв цэгцтэй эмх замбраатай хийж чаддаг болох хэрэгтэй. Тэгэх юм бол одоо аврагч таван шүү дээ. Аврагч. Та ер нь хэр сэтгэл хөдлөлттэй дасгаж боловч вэ? Наадмын би хөдлөлттэй. Жоо хөдлөлттэй тэгэл гэтээ нөгөө наадан дууссан дараа жоохон сэтгэлдээ гарч ирдэг. Наан гайгүй. Хамгийн их баярлуулсан даваа юу вэ? Өнгөрсөн жилийн 9 даваа. 2010 оны 9 даваа. 12 оны 9 даваа. 14 оны 9 даваа. 18 оны 9 даваа. 20 оны 9 даваа гэлээ. Багш юмшнээс баярлалаа шүү дээ. Гэсэн надад туу авч байгаа шүү дээ. Манай өвсөхийн галчин зүгээр л нэг наадмыг бүрдүүлж байгаа бүчүүд нэг хийх юм жоохон хэсэг таахгүй. Жоохон хэсэг. Би бол бас олон сайхан бүчүүдийг дэмждэг. Сайн мэлцэж дотроо бодож авдаг. Би хангаарыг харцгаахт бас боддог байсан. Нэг усан наадманд дээшин сайхан байдагс дотроо боддог байсан. Тэгээ сайхан байлж авах бас дотроо баяртай. Миний уулзаад шин тийм сайхан мөртлөө. Хадэмждэг. Тэгээ ховд аймгийн харьяат Монгол улсын зам Бат үзээ. Дотроос бодож дээш сайхан байж цодаа хөлсөж дотроо. Өчтөө нэг л дээ. Тэгээ Орхон баяр Сүхбат лав гэрэлгээд одоо залуугийн сайхан догшил байж байна. Энэ бүхэн ч одоо ингээд төвчээртэй байгаад бэрхлэхийн хол байгаад усан наадам төлөх юм болоо. Цаг хугацааны асуудал байна шүү дээ. Одоо 100 жилдээ бас бэлдэж байгаа гэдэг. Одоо тэгээ 4 сар бараг зохиолоо тэгээ за ихсэн одоо 2025 оны 7 дугаар сар манай төрлөх Увс аймгийн маань 100 жилийн явуулах байж байна. Тэгээ 100 жилдээ одоо бид бүхэн бас амжилттай сайхан байлтад очих гэж хүсэж байна да. Тэгээ Монголын ард түмний нийт бас нэгштэйгээ Увс аймгийн 100 жилдээ хүрэлцэн очороо сайхан надаар алж гисэн гэж байна да. Ночи босч тэнчиж үнэнтэй нөхрөлсөн андуухан энхэн заяам омгон төрлөх нутаг гэгэн үгний аруун ёсонд тацаа юм бол